Монгол Улсын 35 дахь ерөнхий сайд нэг тоо талбан даалгавран татварын өрийн улмаас хаагдсан 12,100 компани дансыг сарын хугацаатай нийлээ. Төгжөөгөө болсон данснаас зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрх нэгдснээр 12,100 компани хэвийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ. Эдийн засагт онцгой байдал үүссэн бол ийм арга хэмжээ авч болох татварын ерөнхий хуулиудын зохицуулалтанд үндэслэн албан даалгавраа гаргасан байна. Зөвхөн улсын хурал хууль батлах эрхтэй тул татварын хуульд өөрчлөлт оруулна. Харин засгийн газар хууль хэрэгжүүлэх өөрт байгаа эрх мэдлийнхээ хүрээнд энэ шийдвэрийг өөрчлөлт хүлээлгүй гаргажээ. Ерөнхий сайд улсын хуралд хагас жилээ дүгнээд төсвийн тодтголтой цуг татварын хуульд оруулах өөрчлөлтөө өргөн барина гэдгээ мэдгцээ. Компаниудад үйл ажиллагаа сэргээх татвар төлбөрөө барагдуулах цалин хөлсөө олох боломжийг нээж байна. Татварын өрөөс болж хаагдсан дансыг нээсэн зах зээл эдийн засагт эерэг дохиогч идэвхжүүлэх зорилготой юм. Ерөнхий сайд улсын хурлын дарга байхдаа дэвшүүлж батлуулсан хувийн хэмшил иргэндээ итгэж төрийн хүнд сурталаас чөлөөлөх чөлөөллийн санаачлагаан эхний шийдвэрээс хэрэгжүүлж эхэллээ.